Ямар гоё вивтэй. Одоо ингэ лэквиг гарч шүү. За 1 2 3 Hi guys. Дараа нэг чинь Хүдэ байна. Дүүн. За өнөөдөр бид хоёр юу хийж гэнэ гэвэл өмнө жилийн бид хоёр Тэнгисийн иргэний season 1-ийг хов бодож исэн. Одоо тэгээ энэ жил 4 анги гарчлаа. Тэгээд уг нь эхний ангийн гарахт нь Тэнгисийн иргэний season 2-ыг хов базна гэж бодож исэн боловч амжаагүй. Тэгээд өнөөдөр Тэнгисийн иргийнхаа 2-ын season 2-ын хов базж байна. Тэгээд ингэж явж байгаа газар маань ямар гоё юм бэ? Чи миний утсаар биччихээч. Map алгуулж шүү дээ. За яах вэ? За түр ингэж угс чигээр явж лах юм чинь. За тэгээд өнөөдөр ерөөхдөө бит хоёр яг хувь хүн болгоныг нэгээр нь яриад бит хоёрт ямар санагдаж байгаа, ямар үйлдэл нь гоё байгаа, ямар үйлдэл нь сонирн байгаа гэдэг одоо талаар ерөөхдөө ярина. Бит хоёр ийм вивтэй явж ингээд дундуур нь оруулчих. Тийм, хуцаа ингээд төрхөн тогтооцсон. Тэгээ ийм тогтоогч авсан нэг өмнөх блогны нөгөө сургамжаар гэж. За тэгээ ийм гоё вивтэй. Гэтэ гадаа харагдж байгаас хүүтэн байгаа шүү гэж. За орох уу? Тий да. За хамгийн эхлээд хоёлаа нөгөө нэг манай дөрвөн паналистуудаас эхлэе. Өө тэлгүй яах уу? Болд орж ирсэнд би бүр үнэхээр happy байгаа. Бүр анх бол үнэхээр sense of humor нь тулцсан. Тэг ингээд хэл яриан ч гэсэн гоё боловсон мөртлөө үнэхээр фан хөгжилтэй тий. Тэг нөгөө эмэгтэй юм билий. Манай ихч од гэрэл. Манаагүй химэлээс сод гэрэл лөө. Тэг манай ихчүүд бас үнэхээр гоё ирсэн. Сод гэрэл. Чи сод гэрлийг тайда би уг нь ихчийг Instagram дээр дагдаг шин. Тийм үү. Сод гэрэл эмэгтэй хүний нэг тийм нэг хамгийн гоё elegant нэг тийм гоё version юм шиг санагдсан надаа. Амар гоё. Тийм бэ. Сод гэрэл. Сод гэрэл гэж байна. Тэгээ манай нөгөө хуучин хоёр маань бол угаасаа гоё хөөрхөн хөгжилтэй тэгээд ийм айгуу гоё. За финалистууд дээр бол ерөөсөө яриад байгаа юм байхгүй. Болд орж ирсэн. Манай өмнөх бас гоё лсэн л да. Манай болдо бороо гоё байгаа. Гоё байгаа шүү гэж. Шинэ орж ирсэн. Дөрвөлээ ер нь гоё 10-аас 10. Хэлэх юм байхгүй. Бата бол өөр хөгжилтэй гэдэг гэж. Тийм, Бата гэхдээ хамгийн best тийм. За хүмүүсээ эхнээс нь эхлэе. За охтуудаас эхлэх үү? Хамгийн ихний охин. Би энэ дээр охин хэлээвч за. Энд угаас нэг охин нэг залууг ээлжүүлээ хийчих зургийг нь. За хамгийн ихний охин бол Өрн байна. Йоо, за чи эхэл. За Өрн миний хувьд болохоор тийм юу гэх нэг тийм чөлөөт уран бүтээлч гэж. Нэг тийм зүгээр нэг тийм аураатай гэх юм уу амар гоё. Бас их өндөр эготой юм шиг санагдсан гэж. Яг эмэгтэй хүн эго за эго эмэгтэй хүн яг бардам зантай байх зүгээр л дээ. Тэгээд 10 нийтэд нь 10-аас оноогоор дүгнэх юм бол ерөн юуг нь 10-аас дүгнэх стил имиж царай зүс. Тийм нийтэд нь яг энэ хүн бол 10-аас нэг 6.8. За чи тэр чинь бүр шал өөр бодолтой байгаа юм шүү дээ. За миний хувьд болохоор өрн надад ихтэй уулья гэхээсээ илүү зүгээр яг за чинь машин өрн гэдэг нэрээрээ байсан бол илүү гоё юмсан нэгцээ. Яг ингээд амар гоё нэртэй байнгутаа шууд уулья гэж ороод ирэнгүүтээ амар ингээд уг нь өөрийнх нь нэр нь амар гоё юмсан шүү дээ гэж би хамгийн анхны сэтгэл яг тэгэж төрсөн гэх юм уу. Тэгээд яг үнэхээр гоё бие хаатай үнэхээр хөөрхөн үсгэлэнтэй эмэгтэй байсан. Тэгээд хөөрхний хувьд бол өстой үнэхээр хөөрхөн нэг тийм яг naturally айгуу гоё бие хаатай нэг туранхай юм чанга биетэй юм шиг санагдсан. Тэгээд яг харагдах байдал appearance бол надад 10-аас 10 санагдсан. Ингээд гоё өөлөд тах юм байхгүй. Яг өөрийнхөө онцлогийг агуулсан. Тэгээд амар гоё үсгэлэнтэй гоё эмэгтэй байсан. Тэгээд зан ааш маш тэгээд гаргаж байгаа үйлдэлийн хувьд бол бас нэг амар энэ дээр яаж байгаа юм бэ гэж. Надад нэг хамгийн үнэхээр таалагдаагүй хэсэг бол ингээ хасаатай амар гой болцож ийсэн. Яг хөө тайлбар хийсэн ч гэсэн надад тайлбарын ч гэсэн таалагдаагүй. Нөгөө төгсөө штэ тий нөгөө нэг тэрийг үнсдэг хэсэгт болоод би яг тэгж бодлоо болсон юм аа. Тийм. Төгсөөг очиж үнсдэг хэсэг бол надад үнэхээр яг таалагдаагүй. Яг хувь хүнийхэн хувьд гэхгүй. Зүгээр ингээл амар өөр залуутай болцоол ингэж ийсэн аа. Ингээд шийтгүүл нэг шийтгэхээр үнсмээргүй байсан тэгэхээр тоглоомоор үнсмээргүй байсан гингүүтээ өөр залуутай очиод үнсэлцсэн надаа ерөөсө таалагдаагүй. Би бол ингээл яг
өө эн чи хүн өсөх юм биш. Тэгвэл одоо ойлгомжтой шүү дээ. Яриад байх байхад хасааг өчж үнсэн. Тэгэл бид нэр ингээ ярьжсэн чи шууд өөр залуу очиж үнсэн. Тэр нь надад ерөөсө таалагдаагүй. Тэгээд яг бусдаар бол айгуу гоё охин. Тэгээд ер нь цаашдаа харъя. Тэгээд яг сүүлийн нөгөө нэг юун дээр 3 дугаар анги дээр тэгж ярьсан шүү дээ. Яг хасаад шууд ойлголцсон. Миний бол анхны хүлээлт бол айгуу гоё байсан. Гэхдээ ингээд чамаг харах миний үнэлэмж ингээд тийм өндөр биш шүү. Чамаг тэрийг би мэдээсэй гэж хүсэж байгаа гэж шууд хэлсэн. Тэр бол надад гоё санагцсан. Яг шууд хийх өндөр хүлээлт үүсэхгүй. Яг би ийм мэдэрч шүү гэд ингээд хэлсэн нь амар гоё санагцсан бас. За урингийн хувьд бол яг тийм байна. За одоо нэг нь хасааг ярьсан чи хасааг яриа явчихгүй ардаас нь. За энэ нөгөө хүмүүсийн дараалал ярих уу? За. Нарны яг нөгөө юу таарсан чинь. За би нэг иймэрхүү Passenger Princess үйл ажиллагааг л явуулдаг шүү дээ. За дараагийн хүн бол төгсөө байна. Thank you. За төгсөөгийн таны бодол. Надад бол яг нэг би 20 настай байхдаа өөрийгөө амар том болцсон гэж боддог байхгүй юу. Тэгээл нэг 25 6 мургаатай ахагч нар ямар хөөрхөн жоох юм гэдэг ч юм уу. Эсвэл зүгээр надаас ах хүмүүс намайг өстө жоохон байна да гэдэг байсан. Тэнгүүт би тухайн үед ингээд яагаад нэг жоохон гэдэг юм бэл гэж би боддог байхгүй юу. Тэнгүүт одоо би энэ жил 27 үрж гин гэж. Тэгэнгүүт ингээд 30 ямар ярихсаас тийм тэгэнгүүт ингээд тэр хүн хангалттай ингээд насанд хүрсэн хүн байгаа шүү дээ. Одоо 20 настай ер нь бол одоо 21 хүрч байгаа. Тэгсэнгүүтээ надаа ингээд үнэхээр жоохон санагдсан. Бүр зүгээр ингээд өөрөө амар мачур юм шиг зан гарах гад хичээж байгаа юм шиг тэгж ажиглагдсан баггүй юу. Тэгээд зүгээр л надаа бүх юм л үнэхээр жоохон санагдсан. Харагдаж байгаа тэр baby face, тэр биений ингээд байгаа байдал ингээд бүх юм амар жоохон. Тийм болохоор ингээд надаа тэр байгаа хүмүүс дундаа үнэхээр жоохондоо дийсэн. Бүр тэгээ ингээд зүгээр л нэг жоохон хүүхэд л гэж би яг хараад байгаа гэх юм уу. Яа, яг миний анхны төрсэн сэтгэл бол тийм байгаа. Тэгээ эндээс бол мэдээж та нар бүгдээрээ өөр бодож байгаа. Тэн дээр заавал ингээд чи тэгж бодлоо гэд нэг зааж битгий гэрээ зүгээр л яг бит хоёр өөрсөндөө төрж байгаа энэ сэтгэлдээ л гоё хуваалцъя гэж утсан болохоор тэгээ надад бол үнэхээр яг амар жоохон санагдсан. Тэрнээс биш айгуу цэвэрхэн царайтай юм хөөхөн хүү байлээ л дээ. Тэгээд нилээн ховч санагдсан. Хор хутгаад яваад байгаа юм. Тэр нэг хэсэг нь надад яг миний надад хамгийн тэнэг санагдсан гэх юм бол тэр нөгөө хороо гарах гээд нэг тийм хэсэг ирсэн шүү дээ. Тэр нэг тийм амар инээдтэй санагдсан. Тэр хор гаргах гэхээсээ илүү зүгээр хүн болгонд experience хэрэгтэй, олон хүнтэй date хийж үзэх, олон хүнтэй яг өөрөө тэгж бодож хөндлөлтөө дотроо. Гэтэ яг ингээд тийм олон нийтийн юун дээр тэгж ярих нэг тохиромжгүй санагдсан. Тэр би одоо бас их илүү ойрхон настай хүн байгаад байгаа шүү дээ. Гэхдээ надад ингээд бас жоох хөвгч санагдаад байгаа байхгүй юу. Хэдийгээр ингээд нэг 2 3 насны зүр байгаад байгаа шүү дээ. Тэнгүүт чинь яг ингээд нэг тийм жоохон хөвгч шиг ингээд байгаад байгаа нь. Тийм. Тэгээ хэрвээ би ингээд тэнгисийн ирэг дээр байсан бол хизээч төгсөө шиг залуутай болцохгүй. Яг тийм байна. Тэрнээс биш ингээд айгуу цэвэрхэн хувцалдаг. Тэгээд одоо ингээд харагдах болов айгуу хөөрхөн цэвэрхэн залуу байна гэж ярина л да. Мэдээч гэхдээ болвол зүгээр арай л жоохон санагдсан. Mature биш байсан гэх юм уу? Яг амар mature бол биш байсан. За, who's next? За, Мичи. Манай шүдний эмч хасагдчихдаг. Харин шүдний эмч манайг хасаацд. Би яг шүдний эмч манайг яг хүмүүс ингээд амар дуртай ингээд ахаар нэлийн явах юм байна гэж утсан чинь хасаацсан шүү дээ. За шүдний эмч маань бол надаа үнэхээр сайхан бүсгүй санагдсан. Сайхан монгол бүсгүй. Тэгээд яг Мичи дээр бол яг амар өндөр сэтгэл ерөөсөө төрөөгүй. Яг ингээд одоо урангийн төрүүлсэн шиг сэтгэл төрөөгүй. Зүгээр л айгүй хөөрхөн эмэгтэй байсан. Тэгээд надаа бол эмэгтэй хүн гой харагддаг, гой залуугаас илүү мэдрэмжтэй залуу татагддаг аа. Гэдгийг бол баталсан гэж би бодож байгаа. Яг одоо энэ дээр ингээ хонгор яригдахаас өөр аргагүй болчихж байгаа байхгүй юу? Араас нь шууд хонгорыг явуулчихдаг л. Хонгор үнэхээр амар sense of humorтэй. Тэр хүн бол үнэхээр мэдрэмжтэй залуу. Өөр яг mindset нь бүр ингээд амар гоё. Тийм. Ямар ч эмэгтэй хүн ингээ ярилцах юм бол тийм attracted болохоор хоёлаа яг энэ дээр амар давхцаж ярих хандлагатай шүү заяа. Тэгэхээр бол нэг хүлээж байгаа. Тэгэхгүй бол
Тэгээд амар мэдрэмжтэй залуу би нөгөө миний нэг бүр дотроо өөртөө би бүр ингэж хэлдэг үг байдаг заа ингээд мэдрэмжгүй юунаас одоо мэдрэмжгүй мэдлэгтэй хүнээс мэдрэмжтэй хүн нь хамаагүй дээр гэжгүй мэдлэг гэх нь цаашаа. За ер нь бол гой мой ингэж яадаг. За ер нь мэдрэмж бол хамгийн чухал заа. Бүх юм дээр харилцаан дээр, хувцлалтан дээр одоо юу гэдэг хүнд хэлэх үгэн дээр те бүх юм дээр мэдрэмж хамгийн чухал. Тэгээд яг энэ мичи дээр бол яг надаа үнэхээр мэдрэмжинд татагддаг бүсгүй шиг санагдсан. Тэгээд маш гоё юм хтэй хөөрхөн үзэсгэлэнтэй. Тэгээд яг бол нэг өндөр ийм надад ингээл одоо яриад ахаар нэг жоохон тэрэн таалагдаагүй дээ гэд ярих ч юм гараагүй. Энэстэй аим хөөрхөн байсан штэ гэх ч юм гараагүй гэх юм уу. Яа. Чиний хувьд миний хувьд бас ер нь төстөөдөө ер нь маш гоё эмхтэлэг мэдээж бол амжилтсан тийм хамаагүй мочор санагцсан. Тэгээд одоо жишээлбэл мичи төгсөөдөө ингээд ярих хэрэг болох байхгүй нэг тийм дүүтэйг яриад байгаа юм шиг нэг тийм vibe байсан шүү дээ угаасаа ингээд яг ингээд нэг боловсрцсан тийм эмхтэй хүн шиг санагдсан. Яг тийм бас амар гоё нэмсгэлтэй юм санагдсан. Нэг том нүдээр ингээл амар ингээл тормолцоол нэг хөөх ингээл тэр инээд нь тэр нэг тийм дүлгөөхөн дүү гэх юм уу их тийм хүн шиг санагдсан. Би нэг гоё юм ин олчлоо. Маш гоё хүн сонсдог юм байлээ. Нэрээ тийм яг ингээд нөгөө хүнээ яриулдаг. Тэгээд за одоо энэ хүн яриа болчдөг гингүүтээ өөрөө ярьдаг. Тэр бол хамгийн бест чанар. Тэгээд тэр бол надад айгүй гоё санагдсан. Үнэхээр гоё хүн яриулж чаддаг, сонсдог тийм юм битэл. Гэтэ уг нь яг нэг дугаар явцсан бол тий. Харин арай л ирэх тасгалсан. Тий. За дараагийн хүн хонгор. За анх төрсэн сэтгэлээ шууд хэлчихв бэ. За хонгор бол хизээч миний стил тайп биш. Яг царай цусныхаа хувьд ч тэр би хааныхаа хувьд ч тэр. Тэгээд надад нэг юм гадаад хүн шиг санагдадсан байхгүй анх яг тэр өөрийнхөө түүхийг ярихаас өмнө нөгөө Герман билүү Берлин билүү хаана гэдэг гэсэн бэлээ. Гадаад тесттэй байсан те ямар ч гэсэн Европт байдаг юм бэлээ. Тэгээд яг ингээд монгол хэлээ сурсан монгол хүн шиг санагдчихсан байхгүй. Тэгэхээр яг нэг зарим нь энд өссөн яг одоо Америкт өссөн нэг монгол хүүхдүүд монгол хэлээ одоо монголоор хэлд ороогүй. Тэгээд яг монгол хэлээ сурчаа шинэ хэл шиг одоо яг тийм vibe үүссэн. Тэгээд яг нэрэл тийм билээ. Монгол хэл нь өөрийнх нь төрлөх хэл нь биш. Хоёр дахь хэл нь болцсон байсан. Тэгээд ингээл ихнийх дээр миний яагаад ч сонирхол биш байна. Тэгээд надад тэр нөгөө тухайн хүний стилч гэсэн зүгээр бит хоёр өөртөөх нь сэтгэлийг ярьж байгаа учраас ямар ч юм шүүлтүргүй ярьж байгаа шүү. За нөгөө ардаа байсан үс нь надад ерөөсөй таалагдахгүйсэн. Тэгээ би ингээд энэ үс нь яагаад тэрийг ингээд үлдээчихэж байгаа юм болоо надад ерөөсөй ч таалагдахгүй байх гэж би бодож байсан байхгүй юу. Тэгсэн чинь дараагийнх руугаа ингээд явсан чинь тэр хүнтэй хүн ярилцаж үзэх юм бол яг тэр хүнд ингээд яг дасаад сайн болохоор тийм өндөр мэдрэмжтэй залуу юмсан гэсэн. Тэгээ би Instagram руу нараад ингээд үтсэн чи эн чинь бүр тулцсан мэдрэмжтэй залуу шүү дээ гэж утсан. Анхны шууд ингээд хараад үнэлсэн үнэлэмж тэгээ дараагийн нэвтрүүлэг дунд ингээд хойшхтоо ингээд явж байгаа эмэгтэй хүмүүстэй ямар гой соёлтой харьцдгийг ямар үед юу хэлэхгүйгээ мэддгийг ингээд үнэхээр амар гой мэдрэмжтэй хаана ямар хараалын үг хэлэхгүй байх ч юм уу те зүгээр ингээд жижигхэн маш хүн болгоны мэддэг basic юмнууд дээр хизээч алддаггүй залуу байлээ. Тэгээд тэр мэдрэмж нь бол бүр үнэхээр супер санагдсан. Тийм л юм. Яа. Чиний хувьд? Яса. Бачны марчлаа гэж. Мартлмаа ярьчлаа гэж. За миний хувьд бас мэдээж яг миний тайп биш. Үнэхээр яг миний тайп биш. Гэхдээ би яг тийм майндсеттэй яг ертөнцийг тийм арай үнэхээр тийм маш томоор хардаг тийм майндсеттэй хүнд бол mind attracted болно. Яг үнэхээр ингээ ярилцаад ингээд гой сухан болвол нэг тийм мэдрэмжтэй хүн байсан. Тэгээ ер нь бол анаатай маш их санал нэгдэж байна. Давхтуулаад яриад явах уу гэж бодож байна.
За тэгээд би бас Instagram-ын ороод ирсэн бас амар гойсон. Тэгээд дагахаас өөр аргагүй болоо би дагсаа гэж. Би даглуу ялаа сандгүй. За дараагийн үний ихний сэтгэлдлийг чам. Оо хасааг би яриаг юм биш шүү дээ. Хасааг хоёлоо угаасаа яриаггүй шүү дээ. Оо тийм үү? Тийм шүү дээ. За тэгвэл хасааг ярьчих юм одоо. За тгий. За чи эхлэе дээр. Надад бол үнэхээр яг ингээ харахад бол маш гоё залуу байсан. Царайлаг гоё бие хаатай. Эн чин анх харахад бол ямар гоё царайлаг гоё залуу вэ? Дасгал хөдөлгөөн хийд юм бэ? Бидээ анхаардаг юм бэ? Цэвэрхэн гоё залуу байна. Окей. За тэгээд ингээд үзэх явцад маш тийм хитрхи айлгүй хүн болгоны өдөөс ингээд яг дурлалын харцаар хараад бүр ингээд яг нэг идэж байгаа алим руугаа харж байгаа юм шиг ингээд хараад байгаа нь надад маш таалагдаагүй гэж. Яг анх танилцж байгаа хүн байх юм бол бас тухгүй сэтгэл төрүүлэхээр яг над руу ингээд яг анх танилцаад ингээд яг нэмсгэлээд ингээд хараадах юм бол бас жоохон аймаар. Оо гэд жоохон эхлээд жоохон хувь хүнээ таниулаад ингээд иймэрхүү залуу байдаг гэд яг сонирхож байгаа эмэгтэйтэйгээ тэгээд тиймэрхүү байвал илүү гоё байх бах. Тэгээд хитрхи айлгүй ухраас бас миний тайп биш ээ гэж. За тэг санагцаа. За миний хувьд бол угаасаа гаднаасаа бол мэдээч айгүй гоё залуу байсан. Гоё. Яна sorry. Гоё би хаатай. За би энэ жоохон. За намайг баг гадаад авчлаа. Гоё би хаатай. Залуу ярьж байгаа дөө хөөрхөн нэдэг ингээд гаднаасаа бол хитайхан гоё залуу байсан. Тэгээд ишэр юм байна. Чи бэж хараа. За тэгчингүүтээ хоёулын баг логтуулаад байгаа юм. Мэдрэмжгүй залуу байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр хэрвээ би ингээд нэг залуутай харьцаж байсан чинь тэр залуу одоо намайг таалахгүй байх юм бол би тэрийг шууд анзаарна. Ямар нэг байдлаар энэ хүн чинь намайг жоохон таалахгүй байгаа юм байна. Тэгвэл би өөрийнх нь зайг барина. Тэр залуу болохоор тэрийг мэдрэхгүй эсрэгээр нь бодоод байгаа байхгүй юу? Одоо жишээ нь ингээд золоо биентэй хургуулах ч юм уу ингээд тэр хасаатаа ингээд ярилцахтаа айгүй тухгүй тэгээд ингээд тэр хасаа гэдэг залууд огтхонч татагдахгүй байгаагаа илэрхийлээд тахт чинь тэрийг нь надад айгүй гоё дуртай байна гэж ойлгоод улам тэрчээ гэд ингээд тиймэрхүү юмнуудыг ингээд ерөөсөй ойлгохгүй тэгээд өөрийнх нь газ хийж байгаа юмнууд дандаа буруу байгаад гэсэн тэгээд тийм талын нөгөө хүнийхээ мэдрэмжийг таахтаа айгүй мэдрэмжгүй залуу байна гэж би бодсон. Тэгээд мэдээч гэхдээ би тэр нөгөө нэг хүн болгонтой айлгуутай нөгөө нүдэрээ ингэж мингээл те тэр залуу шүү дээ өөрийгөө царайлаг бас гоё битэй гэдгийг угаасаа мэддэг залуу байгаа байхгүй юу? Тэр нь амар obvious. Тэгээ өөртөө self confidence байгаа. Угаасаа өөрийгөө мэддэг. Би ч ер нь бол анх харахад бол угаасаа зүг залуу гоё залуу шүү дээ. Тэрийг мэддэг заяа. Тэгэнгүүтээ мэддэг дээрээ бардаад амар буруу хөдлөд байгаа. Тэгээд тэгэнгүүтээ тэр буруу хөдлөлт нь охин болгонтой ингээ флирти харьцчих юм бол эдгээр надад ингээд attracted болно гэж бодоод байгаа. Тэр нь хамгийн том алдаа. Тэгээд албаар юм уу үнэхээр одоо цаанаасаа л хүн болгонтой тэгж харьцаад байгаа бол үгүйг нь мэдгүй. Гэхдээ охин болгонтой тэгж харьцаад байгаа нь бол айгүй тохиромжгүй санагдсан. Тийм байна. Зя хасаа одоо жишээлбэл одоо гадаад төрхийн хувьд одоо хасаа шиг апpearance-тэй. Тэгтээ ингээд mindset оюун бодлохоо хувьд хонгор шиг байсан бол гэж. За дараагийн хүн Амра. Сия. Би ярих уу? Чи ярих уу? Та яриш. За би болохоор ингээд өмнө нөгөө нэг дуучнаар нь л ингээд мэдж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ ингэж боддогс аахгүй юм. Айгүй эмгтээлэг нэг юм ер нь жоох эмгтээлэг талтай хүн байхаа гэж бодсон чинь нилээн ийм иршүүд тэгээд айгүй ийм шууд л ботсон самснаа ярьцдаг амар галзуу яг ийм type тийм эмгтээсэн. Тэгээд тэр нь ингээд нэг талаараа гоё байгаа ч гэсэн нөгөө талаараа ингээд өөрлөө нь эрэгтэй хүмүүс ойртоход жоохон хаагаад байгаа юм шиг санагцаахгүй юу? Тэрнээс биш яасан ч гоё би хаатай, яасан ч хөөрхийн, царайлагийн тэгээ яг бас нөгөө мичитэй адилхан яг тийм нэг өндөр сэтгэл хайлайт хийчихэр сэтгэл төрөөгүй. Зүгээр л яг заа гэж бодсон. Яг
өмнө нь мэддэг байсан болохоор special гэж ерөөсө бодоогүй юм. Тийм. Тэгээ бас нэг юм сонирхсан юм нь хизээч эмэгтэй хүмүүсийн сонирхгүй байх та гэсэн залууг айгу хөөрхөн гэж ярьж ийсэн нь ингээд мэдээч хоёр би өөрхөн л өнцгөөс ярьж байгаа шүү заяа. Тэгчингүүт ингээд амраа хизээч сонирхгүй байх энэ эрэгтэй гэж энэ гэрэл асаад байгаа юм бол асахгүй юм болов. Юурс юу ч харагдаж байхгүй юм те гэж бодсон чинь яг тийг тавцсан байхгүй юм. Энэ уус ажиллахгүй байгаа юм шүү гэж бодсон чинь ингээд айгу хөөрхөн залуу гэд ингээд цэлмгийг яриад байсан. Цэлмэг биш юм бэлээ. Цэлмэг юм шүү дээ нэр нь. Цэцүка лу. Центула. Тэр залууг тэгээд ирсэн чинь надаа яана ийм залуу сонирхдаг юм болов уу гэж бодсон. Тэрнээс тэрийг нь би ийм залуу сонирхож байгаад нь жааж хийгээгүй. Зүгээр яг тухайн үед ингээд төрсэн сэтгэл маань яг ийм байсан. Тэгээд ингээд амар хөөрхөн нэг ийм нэг хоол хийдэг өдрийн өмссөн байсан хувцсыг санаж нөгөө галтгоонд хоол хийдэг нөгөө англи хэлний багштай хоол хийгээд байсан. Би хувцснууд нь юу санахгүй. Тэрэн дээр өмссөн байсан топ нь надад амар хөөрхөн харагдчихсэн. Бүр ингээд тэр хувцс нь амар хөөрхөн харагдчихсан. За чиний хувьд миний хувьд бас нэг дууг нь мэддэг гэсэн. Make me feel so fine. Нэг тийм юу гэх юм. Яг ийм амар яг нэг ийм тулцсан тийм ялдамхан эмхтэйлэг хүн бол биш байсан гэж. Тийм бисэн тийм. Тийм яг ингээд шууд л яг ингээд ямар ч хүний хажууд ихтэй нэг юм 100% өөрөөр байж чадхаар юм шиг тийм. Бас гоё өөртөө ихтэй нэг тийм хатуу гэх юм хатуучлалтай юм уу тийм эмхтэй үг шиг санагдсан надад. Дайрал явдаг. Тийм шууд л тэгээд бас гоё эмхтэй байсан, гоё хувцалтай. Тэгээд яг өөрч яг нэг энэ нөгөө дуучин биш тэл гэж утсан. Тийм. Яг тийм тод сэтгэл эсвэл нэг өөр хүнтэй ямар нэгэн драма үүсгэх болохоор тийм тод сэтгэл төрөөгүй л ахaltaа тийм. Цэтүүлаа юм байна уу? Центүүлаа. За одоо шууд үл цэтүүлаа гэрч чам уу? Тэгээ. За чи хэл. Гэж. Нэг хоолын мэрмэргүй. Нэг хоолын юм яриад явах тий гэж. Гэхдээ яг уу за бит хоёр юу нэлийн төсөө сонирхолтой байхгүй юу? Тэмүүт хизээч яг бит хоёрын сонирхож attracted болох тийм хүн биш. Яг зан аашийн хувьд ч гэсэн ингээд байгаа байдлын хувьд яг одоо юу гэх юм хитрхи юм болгон дээр нэг ингээд humor гаргаад ингээд нэг joke хэлэх гээд ингээд юм болгоныг ингээд тэгээд байгаа нь хэрвээ би тэр нэвтрүүлэгт орсон бол надад маш их төвөгтэй санагдах байсан. Энэ одоо ямар юм ярьдаг юм бэ гэж бодох байсан. Энэ одоо ямар ойлгомжгүй юу? Энэ эргэж болохгүй мэн. Одоо энэ нөгөө сум асахаар ирэхгүй л тийм дээ. Тэгээрэр. Тийм тэгээд ингээд юу гэх юм. Ёстой яг тиймэрхүү залууг бол амар сонирхгүй. Миний хувьд бол за амар гоё тийм attractive, mindful гэсэн нэг тийм сонирхол юус татаагүй гэх юм уу. За биелгүй. Нөгөө нэгдүгээр юун дээр штэ. Нэгдүгээр анги дээр гэх юм уу. За тэн дээр ингээ миний бүр уур гэсэн ингээд бүр тэр хүний ингээл орж ирж байгаа байдлаас өсвөлээл амнаасаа гарч байгаа үг болгоно зүгээр л миний яа хүний өмнөөс ичих ямар хэцүү юм бэ гэж бодогдоодсэн. Гэтэ би тэрийг яг сүулт ингээд яг хойшлох тусам нэгдүгээр ангиас арай дээрдэжсэн ч гэсэн тэрийг ингээд албаар одоо ингээл би энэ өрөөний босс яасан юу юм уу гэл ингээд миний вила энэ гэлээ. Энэ одоо зэ ногоо асцсан байгаа юм байна шүү. Тийм би нэг ганцхан гэрэлтэй байгаа юм байна. Тийм ээ. За бас нөгөө машин барьж байгаа болохоор энэ логлоор явуулдаг юм шүү. Тэгээд ингээд тэр хүний хэлж байгаа амнаас гарч байгаа бүх үг надад таалагдаагүй. Тэгээд дараа нь ингээд нөгөө амар олон хүмүүсийн сториноос Цэтүүлаа гэж залууг олж харсан. Чинзогийн сториноос орж харсан. Чинзоотой авахсан зургийг нь олж харсан. Тэгээд бодохдоо Чинзоо энтертэй найзууд юм билээ. Тэгсэнгүүтээ ингээ хүмүүсийн сторин дээр энэ шоунд ороод жинхэнэ божигнуулах цор ганц залуу шүү баг энтер гэд тэгсэн байсан. Тэгэхээр нь би яг хуу ихнийхээ юм дээр албаар ингээд жүжиглээд ийм байх гэж байгаа юм болов анхаарал татах гэж байгаа юм болов гэж бодсон. Гэтэ тэр анхаарал татах зүйл бол үнэхээр надад бүр нэгч таалагдсан юм байгаагүй. Тэгээд
Хоёрдугаарх таалагдаагүй юм болохоор бүр хитрхи хараадаг залуу. Тийм ийм иш тэгээд гэдэг ингээд ерөөсө хараал хэлэхгүй байх гэж байхгүй. Тэр нь бол айгүй хэцүү. Арай л их хараагаад байсан. Нэг залуучуудтайгаа ярьж байхдаа бол ганц нэг юм байлгүй л яах вэ. Гэхдээ бүр хитрхи их эмэгтэй хүмүүсийн хажууд ч гэсэн айгүй хараал хэлээд байсан. Айлч талаараа ерөөсө таалагдаагүй. Тэгээ бусдаар бол одоо цаашлаад ямар болохыг сайн мэдэхгүй байна. Тэгээд одоо харж лээ. Одоогоор бол хамгийн таалагдах байгаа оролцогчдын нэгэ. Тэр нөгөө би танд хэлжсэн чинь нөгөө хинтээ хэлээ дейт. Йоо хин дейтэнд аваа авчлаа. Нөгөө хин тод тий. Тэрнтэй дейтэнд явдаг хэсэг би бүр үнэхээр ёо гэж утсан за. Бүр яг ингээд яг урдаас нөгөө нэг манай тодоо маань амар хөрх юм ингээл яриад штэ. Тэнгүүт ингээл тарвас идэл ингээл шүлсмэлсэн ингээл өсчүүлээл. Чи тэгээ яасан гинэ. Тэгээд заа чи тэгээд намайг юу гэж атсан тэгээд байгаа миний бүр амар мураг бүргээд бит хэрэгсийг бүтэн үзээгүй ингээд гүйлгцэн. Тэгээд ер нь бол тийм байна. Бид хоёрын хувьд нэг иймэрхүү бодож байна. Гэтэ та бүхний хувьд бас ямар болтойгоо мэдэхгүй. Яг өөрсдийнхөө л өнцгөөс хэлж байгаа шүү. Та бүхэн бас битгий бас буруугаар ойлгоорой. За юу гэж буруу. Уусал анхны төрсөн сэтгэлээ нууж хаахгүй л ярьсан дээр шүү дээ. За тэгвэл шууд тодоо руу гарах уу манай тодоо маань. Би шууд нэг юм хэлчихв. За. Надад шууд ингээд миний хоёр нүдшүүд ингээд яг нэг гүгээд очсон. Twin pearl гэж. Тийм. Тэгэхээр хоёр совдон дээр нь гүгээд очсон. Амар гоё мөмтэй. Тийм. Энэ бас айгүй хөөрхөн хүмүүс, айгүй тормолцсон. Яг хөөрхөн охин гэсэн тийм. Үнэхээр яг ямар cute тийм хөөрхөн охин бэ гэдэг ингээд хин ч харсан тэгж хэлэхээр. Гэтэ ерөөхдөө манай охтууд амар гоё юм, гоё биетэй. Ер нь хөөрхөн охтууд тест тий. Царин муутай л ерөөсөө бүгд байхгүй. Яа. За тоддоогийн хувьд маш олон залуучуудын харцыг булаагаад хайрыг булаагаад байгаа хөөрхөн тодоо байна. Тэгээ бас ихтэй надад бас яг үндэ эмэгтэй оролцогчдоос ер нь энэ жилийн оролцогчдоос яг өнгөрсөн жилийн нөгөө моко шиг зүрх булаасан оролцогч ер нь байхгүй байна. Яг хөө зүгээр л хөөрхөн гэж утсан юм байна. За ихч маань бас завгүй ах шиг байна гэж. Энийг солих гэдэг юм уу? Тий, энийг солихгүй болохгүй. Дааж намайг нэг нь ч оруулдаггүй. Энэ оруулах гэдэг юм шүү. Гэлтөр явж хахаас. За тэгээд тод дээр миний хувьд болохоор бас яг ингээд тодорч хайлайт хийчихээр яг тийм юм олдоогүй. Зүгээр тийм зүгээр л гоё айгүй хөөрхөн охин байсан. Гоё биетэй хөөрхөн охин. Тэгээд өөр нэрээ ерөөсөө яг тодорч ингээд хайлайт үлдэх момент байхгүй. Өнгөрсөн жил бол манай моко бол амар хөрхмөс шүү нөө эстер мэс. Ер нь одоогор бүх цаг үеийн хамгийн хөрхөн охин моко л ах шүү гэнэ. Тийм манай эстер тэгээд кико бүгдээрээ амар хөрхөн. Кико эстер бол яг бүр ингээд гоё юм амар гоё. Гэтэ хамгийн хөөрхөн нь үнэхээр моко шүү. Яг бүгд амар гоё харизматай бүгд ийм байсан те. Тэнгүүд энэ жил болохоор яг тийм айгу юу гэх юм яг тийм хит харц булаасан тийм хүн бол одоогор гарч ирээгүй байна. За дараагийн хүн бол манай Цэги. За энэ манай агааг 100% санагдуулдаг хүн яг манай ах. Анх харахад л ягаад чи манай агаал байжсэн яг ингээд. Тэг яг хамгийн бас том анзаарсан юм нь би яг бүдэд хэлчихсэн байхгүй тамирчин хүн үнэхээр амар бүх юм дээр амар сахилах баттай байгаа. Тэрийг анзаараараа гэлтгсэн чинь ингээл хооллолт мооллолт те ингээл одоо нөгөө хоол хиймий гэлтгсэн чинь нөгөө би юм ногоомогоо бас айгүй хийддэг дахиад махиад болохоор энэ гоё байлаа майлаа гээл. Тэг яг нэг юм яалтчгүй тэр хүнийг жааж их ямар ч арга байхгүй. Хүмүүс би нэг бас нэг юм сэтгэл уурсан байхгүй. Энэ цэгийн одоо бойлмол жимдээ очихороо ингээд жим хийдэг хүн юм хөлдөө болчдөг юм өнтергээд гэтэл яг үүндээ тэр хүний чинь яг амьдралынх нь нөгөө шүдээ угаадаг шиг юм тасралтгүй одоо нэг юм бүхэл амар том сашгүй хэсэг нь ингээ фитнес болоод ороод ирчихэж ангууд тэр бол үнэхээр бүр яагаад ч ямар ч сэдвтэй уйлдахгүй байхын аргагүй болчихж байгаа байхгүй юу. Тэр чинь юу фитнес хийдэг хүн чинь хооллолтоо анхаарна ууж идэхгүй байнгын тэр форма барьна энэ чинь өөрөө бүр бид хэдий мэдж байгаагаас асар том төвчээр хөдөлмөр маш их төвчээр цаг хугацаа тэнгүүдийг тэр нь нөгөө нэг
гинт тэр шоунд ороод алга болчихно гэж байхгүй. Яг тэр хабит болсон байгаа зүйл нь шоун дээрээ гарч ирээд ангууд хүмүүс амар муулцсан байсан. Тэгээд би тэрний бол амар эсрэг байгаа. Бид хоёр бол өмөрч байгаа шүү. Ягаад гэвэл манай ах манайхтай гэж хэлэх юм шүү дээ. Агаа шиг 3 дүүтэй. Айлын том. Тэнгүүд бүр амар тийм сэтгэл татнаас амар нүдэнд болоох маш сайн тийм ханийн нөхрийн материал шиг санагдсан. Маар хүмүүжлтэй залуу байсан тийм. Бүр амар их сайн залуу байсан. Тэгээд ингээд яагаад тасчихж байгаа юм бэ? Уу яг юм болзааны шоунд угаасаа өрсөлдөөнтэй байх хэрэгтэй л доо. Тэгтэл яг амар гоё ингэ тийм мэнли сэтгэлээ байсан бэ яг нэгэд орж ирсэн шүү дээ. Яг агаал байсан шүү дээ. Ингээд манай агаа шиг надад ямар гоё тийм ямар гоё биетэй залуу вэ? Яг гоё биетэй залуу байна гэж. Очоод ингээд наалчмаар л биетээсэн тий. Үнэхээр гоё биетэй. Та нар яг нөгөө өмнө жилийн туранхай залуу хэм блэ? Сандгүй. Өмнө жилийн туранхай төр. Оо нөгөө бурдгуурстай DJ Үнэ дуучин. Тий дуучин төрөө. Та нар төрөө шиг биетэй залуу дуртай ах уу? Зээгийн шиг биетэй залуу дуртай ах уу? Ер нь бол ихэнх охтууд зээгийн шиг л гэж. За мэдгүй бас турхаа залуу дуртай гэж болно. Гэтэ битэрийн хувьд бол яг зээгийн шиг биетэй залууг л одоо сонгоно. Яа гэх юм бол тэр чинь бас нэг талаараа ямар хөдөлмөрч тийм хатуужлалтай хүн бэ гэдгээд биерээ зүгээр ингээ харуулчих жоох байгаа байдлаараа өөрийгөө авч явж байгаа. Тэгээ бас юу санагдсан тийм маш зөөлхөн хүн шиг санагдсан. Тийм дээ. Амар зөөлхөн ингээд их бас хүнийг их сайн сонсч чадах юм шиг санагдсан. Урдаас олон юм яриад ахгүй яа гэдэг ахгүйгээр ингээд уг нь айгу хөөрхөн л надад нэг юм нэг хөөрхөн хайр хүрмээр л залуу санагдаад. Тий асцаа та нар ямар муу хүмүүс вэ гэж. Гэхдээ бол тэгэж хүмүүсийн муулаад байгаа шиг энэ одоо ногоо эцэр хагаад мал болцсон юм уу гэд би тиймэрхүү юм ууршсан. Гэтэ тэрний эсрэг 100% эсрэг байгаа. Тамирчин хүний сэтгэл зүй болон тэр тамирчин хүний яг амьдралын хэв маягийг та нар бол үнэхээр яг хажууд нь байгаа хүмүүс л ойлгондоо. Тэр баргийн хүн яг тийм төвчээрийг бол гаргахааргүй. Йоо та нар харалтаа oh my god. Царай нь бол яг царайлаг биш. Гэтэ царай муутай биш. Бас царайлаг л шүү дээ. Айгуугаа тийм Монгол тийм ууж сайхан Монгол алуу нэг ах. Гэтэл нэг юм дээл өмсөө дээлнийхаа нэг талыг ингээд буулга цээж гаргаад нэг морин дээр манай фантастик ах нар шиг үү. Тийм. Гэтэ ер нь бол айгүй хөөрхөн, өстой үнэхээр хөөрхөн зөв залуу шиг санагдсан. Цэгийн хувьд. Энэ зүүсэн зөвлөлт мөлтний хүртэл айгүй гоё. Тэгээ бас хувцлагтай бас гоё мэдрэмжтэй зэрэг хувцлах юм л шүү дээ. Яг амар гоё. За одоогор хоёулын гэд баг цэгэд амар дуртай байгаа юм шиг хамгийн айгүй хөөрхөн байж хасагдсан. Тэр хасагдсан үнхээр гонхтой байна. За яах вэ? Жохон намхан байсан байж магадгүй те. Магадгүй. Намхан юм бак залуу байсан байж магадгүй. За ямар ч тач цэгийн 10-аас 10 байлаа гэж. За дараагийн бүсгүй болвол манай золоо. За чи ярих уу? Чи яар. За би сая хойлоос чинь баг давцал ирч та. Тэглээ. За та ярээр. Залог би болохоор Instagram дээр дагдаг мэднэ. Нөгөө нэг Bad Blood дээр модель хийдэг KIIPEL гэдэг Instagramтэй эмэгтэйтэй хамгийн анх амар адилхан харагдаад тэгээ би дагж исэн. Тэгээд бүр амар гоё эмэгтэй гэж боддог. Тэгээд шоун дээрээ болохоор яг бас яг амар өндөр сэтгэл ерөөсөө төрөөгүй зүгээр л нөгөө нэг Instagram-ийн амар гоё залуу штэ гэж хамгийн анх бол тэгж яаж исэн. Тэгээ бусдаар бол яг ингээд амар гоё сэтгэл төрөөгөө өөрийнхөө филингүүдийг жоохон нуугаад байгаа юм болов уу эсвэл ингээд жоохон сэтгэл төрөх хүн байхгүй болохоор хичээл зүтгэл жоохон гарахгүй байгаа юм болов уу гэж бодож байна. Тэрнээс биш гоё эмэгтэй, гоё биетэй ингээд ийм сайхан бүсгүй байсан. Тийм. Миний бодлоор бас би бас нэг өмнө нь угаасаа Instagram-аас тэр чинь мэдчихэж байгаа шүү дээ. Ер нь бол ихэнх хүмүүс мэдчихэж байгаа. Амар гоё эмэгтэй, маш гоё бас бие яаж авч явдгаа тэр чинь ингээд харагдчихж байгаа. Эмэгтэйлэг байсан. Тийм маш ялдамхан эмэгтэйлэг тийм яг гоё эмэгтэй байсан. Тэгээд амар тийм өндөр ямар гоё юм харизматай юм бэ гэж тийм зүгт бас төрөөгөө. Яг л ингээл окей зүгээр ингээд оролцож байгаа юм байна гэж л бодсон. Тийм яг гэхдээ яг тэр хүний угаасаа сонирхол нь угаасаа л тэр шоунд байхгүйсэн ч тийм ер нь бол яг одоогоор байгаа залуучууд үнэхээр яг харцыг ингээд булаачхаар залуу ерөөсөө харагдаагүй болохоор ингээд окей гэж зүгээр л
Дараагийн залуугаа л хүлээн зүгээр ингээл окей гэл ингээл явж байгаа. Манайх ихэнх тэгсэн байх уу. Тэгээд жоохон хойлоо хонгороо ярьчлаа. ярьсан. Хойлоо ингээд дуусчих байгаа юм уу? Нөгөө шинэ оролцогч Даяна. За Даянаг чи хэл. Даяна надад бас юу санагцсан. Маш даруухан. Нэг юм ялдамхан, даруухан санагцсан. Тэгээд айгу мундаг юм бэлээ. Өөрөө одоо юу гэх юм. Тийм мэдлэгтэй мундаг тийм охин байсан. Тэгээд бас хальт орж ирэл гараа авчиж байгаа нэг өнгөрсөн жилийн хин шиг юм бэлээ. Дерконо юу? Дерконо ч бас жоох утсан штэ. Нэг хонол гараа авчдаг. Аяон шиг тэгээ гараа авчсан штэ. Тэгээ бас яг олон хүнтэй би уг нь төгсөөтэй амар хөөрхөн матч болоод яг нэг хоорондоо беби царайтай болохоор хоорондоо ингээ матчлж ингэж батсан чинь тэгээ матчлаагүй тэгээ гараа авцсан. Тэгээ бас нэг өндөр сэтгэл бол төрүүлээгүй. Тийм хөөрхөн л охин байсан. Хөөрхөн идүүтэй. За миний хувьд болохоор хамгийн анх ингээд харангуут ямар мундаг охин бэ гэж бодохын хажуугаар чиний яриаг үг ярьчээ заяа. Тэг. Яг адилхан тэгж бодсон. Тэгээд бүдэгийн яриаг үзүүлсээс юм бол надад стил нь жоохон таалагдаагүй. Миний ягаад ч зүгээр ингээд миний хувьд ч стил нь таалагдаагүй. Тэгээд ийм амар урт эмэг зүүс нь бас ерөөсөй таалагдаагүй. Тэгээд яг амар хөөрхөн даруухан айгуу хөрхөн бас яриа өгөө цэгийн ийм нэвтрүүлэгч баймаар тийм гоё ийм цээлхэн хоолойтой ихтэй санагдсан юм. Час гэсэн одоо ингэж ярьдаг ийм час гэдэг одоо ихшэл өөрсөн сочж байгаа сте яг ингэж ярихаар гэж байгаа юм шиг тийм хөтлөгч нэвтрүүлэгч тийм гоё эфирийн хоолойтой юм санагдсан надаа. Тэгээ бас үгийн баялаг үгээ сонгож байгаа нь бас яг ингээд яг үнэхээр яг багш хүн шиг ярьжсэнтэй ингээд экспириенстэй хүн шиг ингээд яг хүнтэй яаж гоё ингэж ойлгуулж харьцах уу гэдгийг амар сайн мэддэг. Тэгээд тийм байсан. Тэгнээс биш яг тийм бас амар өндөр сэтгэл төрөөгүй нөгөө нэг яагаад ч надад эмэгнүүд нь л амар нүдэн тусаалсан ингээд хитрхи том урт эмэгнүүд байсан болоод ч тэрүү тэгээд ингээд тийм хөөрхөн царайг зүгээр эмэг дараад байгаа ч юм шиг ингээд санагтаадсан. I agree гэж. За өөр оролцож байгаа л уу? Өөр оролцож юу байхгүй мэн. Тэгээд надаа ингээд яг ерөнхий нөгөө тэгсэн ирэх хоёрын хувьд нэг амар дутуу санагдаад байгаа юм ингээд санагцсан. Сансан та хүрсэн сүнс минь тайваа. Одоо ингээд энэ дог сонсонгууд нөгөө ихрээ ингээд гарч ирэл явдаг. Яг тийм нэрийн хууц болсон дуу энэ жил би амар экспект хийжсэн ахгүй юу гэн ингээд нэг дуу хиний дуу гарч ирэх болоо гэд. Тэгс чи тийм дуу юусоо байхгүй байгаа нь ингээд үнэхээр харамсалтай санагдаад байгаа ахгүй юу. Уг нь бол яг тэр хэсэг явахаар ингээд яг тэнгисийн эрэг гээл ингээд бүр нэрээ эсвэл баг тэр дуу нь ингээд явж исэн бол гоё явах гэсэн. Харин тийм яг тэр тэнгисийнхаа эргийн vibe-ыг өгөөдөө. Тийм тэгээд тэр стил од байгаа штэ гэж. Тийм тэгээд тэр дуу амар дутуу санагдаад байгаа надаа. Тэгээд бусдаар бол мэдээч тэгэл шүүмжлэх хүмүүс нь тэгэл хангалттай битээргүй шүүмжилж байгаа зүгээр оролцогчдын хувьд бол сэтгэл тийм байна. Тэгээ одоо болохоор одоо ингээд нэг бүх юм нь яг бүрдсэн нэг юм залуу орж ирсэн гэж би хүсэж байгаа. Гоё биетэй, өндөр царайлаг, мэдрэмжтэй, гоё хувцалдаг те. Тэгээд их тийм залуу ороод ирэх юм бол жинхэнэ самарж магадгүй. Тэгээд дараагийн хүмүүсийг бол амар юу яаж байгаа хүлээж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол одоогийн байдлаар бол нэг юм хүлээн. Өөр чамд гоё нэмж хэлмээр юм байна уу? Өөр нэмж хэлмээр юм. Үгүй яхаа ингэж бодож байна. Шинэ орж ирж байгаа хүмүүс маань яг өнгөрсөн жилийнхаас илүү гоё сэтгэлдүүлдэг гэсэн гэж бодож байна. Тэгэхгүй ингээд яг хоёулыг нь харьцуулах юм бол өнгөрсөн жил яалтчихгүй ингээд зөвхөн байгаад байгаа байхгүй хүмүүсийн дасцсан дасцсан шүү дээ одоо Моко Чинзо Минзо гэдэг бүр дасаад тийм манай Кико хөрх таньдаг хүмүүсийн хараад байгаа ч юм шигтэй Кико Эстринтрийг харахаар нэг би чи өмнө жил нөгөө хэнийг гоё гэж боддогсэн шүү дээ. Чинзог гэхдээ эхлээд ёо гэж боддог гэсэн. Сүүлдээ бүр Чинзо амар хөөрхөн санагддаг болоо шүү дээ. Манай нөгөө хин бэ? Нөгөө волейболчин залуу юм блэ? Волейболчин залуу. Тий. Өндөр. Суур бол яг миний type. Надад амар гоё юм ирш. Амар маань маш их чичирхийлээд ах юм. Замаг дөрлөж. За. Суур надад амар гоё санагддаг байсан. Тэгээ сүүлд
Чинзаа бүр хамаагүй ингээд шууд ийм доор өчтөд пүк гэдэг дэшээ гараад ирсэн. Тэгээ энэ жил болохоор яг тэгэх оролцогч одоогоор ерөөсөй байхгүй байгаа юм. Тэгээд өмнө жилийнхэн хэдэд гэхдээ үнэхээр дасцсан байлээ. Тийм шүү дээ дасаад ингээд бүр дасаж дурлалдаг юм хитэй хүн гэж. Нөгөө нэг манай бэлгүүнээ борооч гэсэн гоё байсан байл шүү дээ. Манай бэлгүүнээ бороо бас гоё байсан. Яг нэг байх ёстой хүн байсан шүү. Тийм. Сарнаас нэрээ бэлгүүнээ бороотой Чикагогийн наадам дээр таарсан, харсан. Тэгээд уг нь би амар их ингээд харчаад эхлээд очих уу яах уу гэд влогондоо ингээд оруулахыг влогонд маань орох уу гэж асуух гад ингээд харсан байж байгаад тэгээ хайсан чинь алгахаа байгаа гэж. Тэгээд за би Instagram руу бичээгүй баха. Яалаа ямар ч гэсэн уулзах гад уулзч чадаагүй. Тэгээд одоо ямар ч гэсэн дахиад Чикагод ирэх юм бол өстой барьж авч байгаа уулзъя гэж бодож байгаа. Та бүхэн Чикагод тэрүүл хэлээрээ ёо. Тийм. Тоо яар тэгэл тосч аваа л гэж. Тэгээд хэрвээ манай Тэнгисийн иргэн нэг season 1-ийнхэн Чикагод ирэх юм бол бит хоёр өстой чихэн тосч аваад ирэхлүүлээ. Тийм ярихыг үзүүлээ. Тэгээ манай үзэх нь үзэхгүй нь ямар ч гэсэн тийм юм болох юм бол шүү дээ. Тэгээд бүгд их season-ийнхаа бүх хүмүүст амар хайртай шүү. Тэгээд манай гоё оролцогч нар одоо тэгээ хоёр дээр бас тэгэж хайрлаж дурлуулах булаагачтай та бүхэн минь үзүүлээд өгөөчтэй гэж. За одоо нэг нь дууссан юм ч одоо тэгээ юу болсныг харцгаая. Тэгээд харцгаая юу? Тийм. Оо сая юу хэлчихсэн бэ? Хоёр санаа маань гараа авчлаа сая. Намайг дээрээ дөрхөө одчлоо. За тэгээд ерөөхдөө эхний сэтгэлдлүүд бол ийм байна. Тэгээд бид дараагийн нэвтрүүлэгтэр бас өөрчлөлттэй шүү дээ. Нөгөө нэг цэцүүлаач нь өөрчлөлтөд ороод ирэх чинь билүү бас мэдэхгүй шүү дээ тийм үстэй. Бас нөгөө болцондаас л орж ирсэн тий. Болцондоо золоог би бүр өнгөрсөн жилээс хойш ирлээ. За тэгээд ийм байна. Тэгээд өнөөдрийн ямар ч гэсэн бит хоёрын Тэнгисийн эрг season 2-ын хоб базалттай хамт байсанд баярлалаа. Та хэдээс юу гэж бодож гин? Бит хоёртой юун санал нийлж гин? Юун санал нийлэхгүй байна? Та хэдийн зүгээс манай оролцогч нарын хин нь гоё байна, хин нь муухай байна? Гоё комент хэсэгт бичээрэй. Тэгээд өнөөдрийн хомчлогтой хамт байсанд бүгдэнд баярлалаа. Тэгээд 1 2 3 би нэнаа. Тэгээд бичлэгтэйгээ хамт байсанд баярлалаа. Лайк, share, subscribe. Тэгээд бүгдээ бусад нөгөө рекламных юмуд хэлчих гэж. Рекламдаад ах юм юу байгаа вэ? Лайк дараарай, subscribe хийгээрэй гэж хэлдэг үстэй нөгөө. Subscribe хийгээд та бүхэн минь бид хоёртой улам илүү хамтдаа байгаарай гэж дэвшүүлье. За тэгээд дараагийн хамтлагаар уулзлаа. Нэрээ Miami vlog 1 орцсон удахгүй part 2 орно. Энэ бол part 2-оос өмнө л постлогдож таарахаар боллоо. Тэгээд тэгээд дараагийн үзээ байж байгаа дараагийн хамтлагаар Miami part 2-оор уулзцгаая. За түр бай. За нэг бүрхэн гарчих. Ингээд за юуны. За